Сайн байцгаана уу үзэгчдээ Давин channel нь. Өнөөдрийнхөө уншлагаар та бүхэнтэйгээ таны бодож буй хүний таныг гих бодол, мэдрэмж, за тэгээд тэр хүн ямар үйлдэл хийх бодолтой байна, хизээ үйлдэл хийх вэ зэргийг харж өгнө. Уншлагын нэмэлттэй. За тэгээд илүү дэлгэрүүлж харж өгнө гэсэн үг. За нэгдүгээр групп маань ямар үзэр сонгох нь харъя. New moon гинэ. Шинэ сарны үзэр ирэхлээ. За, хоёрдугаар групп маань Four of Swords үзэр маань ирэхлээ. За, гуравдугаар групп маань ямар үзэр байх нь вэ? Full moon гинэ. За, ийм хөрхөн үзэрнүүд маань ирэхлээ. Та бүхэн маань өөрийн хамгийн их татагдаж буй хөзрөө сонгоод бичлэгээ үзээрэй. Баярлалаа. За, сайн байцгаана уу манай нэгдүгээр группийн маань дутаа морил. Та бүхэн маань энэхүү New Moon буюу шинэ сарны хөзөр сонгочээ. За, тэгээд energy check буюу одоо ийм юуг нь хийж өгье? Энергийн одоо чекийг хийж өгье. За, тэгэхээр ийм байна. Энэхүү хөзрийг сонгож байгаа хүмүүсийн маань хувьд энэхүү харилцаа нэлийн шинэ харилцаа байж болно. За эсвэл одоо юу гэдгийг одоо салаад одоо дахин эхэлж байгаа ч юм уу тийм бас байж болно гэсэн үг. Тэгэхээр та бүгдтэй маань одоо таарж байгаа бол энэхүү групп нь мөн гэсэн үг шүү. Би одоо өмнө energy check хийж үзээгүй учраас яг сайн хийж чадах үгүй мэдгүй байна. Гэхдээ энэ бол юм байна. За энэ нэгдүгээр группийн маань одоо энэ үзүүлэх буй хүн нь юу гэж харж боддог вэ? За Ace of Swords эргээд орчлаа. That's за энэхүү өдөр нь болохоор яг би яг шинээр авсан өдөр маань байгаа. Тэгээд энэ өдрөнд маань болохоор хоёр team King of Cups буюу одоо ягны ноёны аярлуу өдөр маань байдаг. Тэгээд хоёулаа ингээ эргээ харчжээ. За тэгэхээр энэ харилцааг ингэж харах юм бол штэ илүү одоо нөгөө one sided буюу яг ингээд нэг нь илүү хичээгээд нэг нь айгу харилцааг явуулах хичээдэг ч юм уу те. Яг л одоо өөрийнхөө та бүхэн маань яг тийм бодож явдаг хүн үзүүлээд байна уу? Одоо юу гэдэм бэ? Тэгтлээ одоо амар юм хайр сэтгэл басан гэж хэлэхэд хэцүү болгон шигдчихэ. Нэг тийм харж явдаг хүн байдаг шүү дээ. Сэтгэлдээ ингээд нэг жоохон нууц. Тийм хүн байж болно. Эсвэл ингээд одоо ингээд яг юм шинэ харилцаа ингээд эхлэхэд ингээд байж байгаа. За гэхдээ ингээд өмнө нь та бүхэн маань нэлээд удаан хугацаанд энэ хүнийг ингээд харж явж исэн байж болно. Сонирхож хохорхож ингэж нууц байдлаар ямар гоё хүн бэ ч юм уу те, ямар сайхан залуу вэ, эсвэл ямар үзэсгэлэнтэй эмэгтэй вэ гэж ингээд нэг хин нэгэнд хэлэхгүйгээр одоо дайс төхтөөж хэлэхгүйгээр энэ хүндээ сэтгэлээ бас тэгтлээ илчилгүйгээр цоо яг өөрийн чинь юм нэг нандиндаг те. Тийм хүн чинь байж иж болно. Тийм байсан байж болно. За тэгээд энэхүү харилцаа нь болохоор энэ хөзрөө ингээ ботсон ч тэр одоо яг нэг тийм дөнгөж эхэлж байгаа юм уу да гэж бол харагдаад байна. Тухайн хүн маань таныг юу гэж хардаг вэ гэвэл Empress буюу одоо маш тийм үзэсгэлэнтэй, ухаалаг, халамжтай, яг нэг тийм ээжийг санагдуулдаг юм шиг те. Нэг тийм халамжтай гэж бол харагдчихэ. Тэгээ угаасаа хүний хамгийн их хайртай хүн чинь ер нь ээж нь л байдаг штэ те. Тэгэхээр таныг айгүй тийм зөөлөн өөрийг нь гэсэн сэтгэлтэй өөрт нь одоо хизээч муу зүйл хийхгүй те, орхиж явахгүй, эсвэл одоо хуурч мэхлэхгүй ч юм уу тийм хүн гэж л хардаг байж болно. За тэгээ та бүхэн маань айгүй тийм эмгтээлэг одоо мэдрэмжтэй тийм одоо эмгтээлэг авраатай буюу одоо юу гэдгийг те айгүй тийм зөөлөн инхри байж болно. За тэгээд мөн энд ингээд High Priestess үзэр маань гараад ирсэн. За ер нь бол таныг ингээд аягүй их тийм бас нууцлаг гэж харж иж болно.
За нэлийн онцгой одоо юу гэдгийг ингээд ийм spiritual зүйл дуртай одоо сар маранд айгу дуртай ээжэж болно та бүхэн маань. Одоо сарны зураг энэ хүн рүү явуулдаг ч юм уу те. Ингээд ийм байж болно. Юу энэ ингээ хүзрийн ингээд зүгээр хараад ингээ мэдэрхэд дээ штэ. Та бүхнийг маань жоох юм юмаа ингэж ийлнийх гаргаж хэлдэггүй гэж бас харж иж болно. Аюух одоо юм сэтгэл нэг зүйлээ айгу дотроо нуудаг, хаадаг тиймэрхүү төрлийн хүмүүс гэж харж иж болно. За тэгээд ер нь аль ингээд энэ хүзрүүдээ ингээд хараад үзэх юм бол бас юм байна. Одоо угаасаа энэ хүзэр дээр одоо эхний тэр нөгөө energy check дээр хэлсэн штэ те. Ингээд дуусгаад тойр маань өмнө нь ингээд жоохон салж муудчихсан байж болно. Тэгээ яг ингээд дахиж эхэлж байгаа хүмүүсийн нэрийг бас орж ирж байна. Энэ дээр ингээд дээд хүзэр иргэцэн. Тэгэхээр энэ үний хувьд штэ танаас ингээд салаад яваад ингээд хичээсэн боловч яалчгүй ингээд таныг орхиж чадахгүй байсан учраас буцаж ирсэн байж болно. Одоо буцаж нэгцэн гэсэн үг. Одоо жоохон түр салаад тэгээд ингээд буцаж нийлж дахин уулзж байгаа хүмүүсийн нэр бол гарч ирж байна. Тэгэхээр энэ хүн ингээд яагаад одоо орхин явчаад ч юм уу те танаас ингээд салж хатсан мөртлөө буцаад ирвэ гэдгийгсэн чинь таны нэг тийм айгуу тийм эмхтээлэг зөөлөн дулаан энерги те өөрийг нь ингээд нэг тийм хуурж мэхлэхгүй халамжтай нэтэрээ те тийм нэг гой сайхан энергит чинь бол татагдаж ирсэн байна. За тэгээ мөн мэжэшний үзэр гэхээр ялчгүй одоо тантай штэ ямар нэгэн зүйл эхлүүлээд ингээд цааш нь ингээд үргэлжлүүлээд явхад энэ хүн ирээдүй харж ийн гэж бол уншигдэж байна. Тэгэхээр тантай ирээдүйд ямар нэгэн зүйл болох те одоо үерхэх эсвэл ингээд цааштай харилцаанд үргэлжлээд явах ч юм уу тиймэрхүү зүйл бодоод ижиж болно гэж л харагдаж байна. За тэгээд одоо төлөө өшөө дадал мэдрэмж тэгээд хийх үйлчлэгийг нь гүнзгийрүүлж харъя. За энэ хүний ер нь манай 1-р группийн гэсэн бодол мэдрэмж юу байна вэ? Гүнзгийрүүлье. За 8 of coins, 9 of coins. Биш 9 of coins, 10 of coins, Queen of coins. Temperance. За тэгээд энэ хүний ер нь цаашдын юм бодол нэтэрэг гэх юм бол илүү одоо юм юу хүн байна л да. Нилийн юм одоо бодит амьдралтай штэ энэ харилцаа ер нь юу болж болох вэ талаар айгу бодчихж болно. За тэгэхээр одоо та хоёр маань дөнгөж ингээд болцоод уулзаад ингээд дөнгөж эхэлж байгаа л энэ хүний хувьд үргэлжлүүлж ингээд явъя гэсэн бодол байна. Гэхдээ штэ те ингээд зүгээр ингээд миний мэдрэмжээр тэгээд жоохон ингээд энэ хэсгийг ингээ унших юм бол ийм байна. Таны зүгээс айгу өндөр шаардлагатай байж болохоор харагдаж байна. Яагаад ч юм тийм. Одоо тэмүүт шүү дээ. Тэмүүт ингээд энэ хүний хувьд тэр нь жоохон айгу дараатай санагддаг юм шиг бол харагдаад байна. Яагаад тэгэхээр та одоо айгу их зүйл ингээд шахаж харж иж болно. Эсвэл ингээл үр дүн бас ингээ хит хурдан харах гэж хүсээд ижиж болно. Одоо ямар нэгэн зүйлд айгу яарах те ингээ тгий би ингэмээрэн тэгмээрэн гэж жоохон өөрийн бодлоо тулгаад ижиж болцсохгүй. За тэгээд ингээ харах юм бол энэ хүний хувьд жоохон энэ нь ингээд юм тэнцвэргүй байдал үүсгээд байна гэж бол хараад байна. Тэгэхээр энэ хүний ингээд дараагийн одоо тэр зорилготой ямар үйлдэл хийх вэ? Нэтэр энэ болохоор тантай жоохон юм юу баймаар байгаа юм л да. Одоо хамт цагийг өнгөрөөж таныг яг ямар хүн бэ гэдгийг таньж мэдэх тийм ээ. Илүү одоо юм хамтдаа цагийг өнгөрөх илүү чухал гэж бол хараад байна. За эсвэл одоо юу гэдгийг та ингээд энэ хүний нөгөө би ингэмээрэн тэгмээрэн гэсэн хүслийг чинь айгүй хөрхөн сонссон байж болно. Тэгэхээр одоо та энэ хүндээ юу ч гэж хэлсэн байж болно шүү дээ тий. Одоо хойлоо ингэж болцъё, тэгж болцъё гэж хэлсэн бол энэ хүний хувьд штэ энэ хүн чинь тэр одоо хүслийг чинь сонссон. За тэгээ хий гэж хичээж байгаа байж болно. Энэ гэхдээ жоохон ингэж хийж бүтээхэд жоохон өөртөө дараатай байж болно гэж бол харагдаж байна. За тэгэхээр энэ хүн уншлага маань ер нь бол айгүй тийм салж хагцсан хүмүүс бол биш ээ гэж л харагдаж байна.
одоо ингээ айгуу сайхан юм харилцаа ингээд өсч хөгжих гээд нэг тийм жоохон эхлэл шатандаа юм уу да гэж бол харагдаж байна. За тэгээд ийм байна. Одоо энэ хүн ер нь ямар үйлдэл хийх вэ гэдэг ингээд байгаа шүү дээ тий. Ингээд асууж байгаа шүү дээ тий. Тэгэхээр таныг бол айгуу тийм үзэсгэлэнтэй, сайн сайхан байх гэж айгуу хичээх болно. За тэгээд энэ хүний хувьд айгуу одоо харамгүй мөнх төгрөө зарцуулдаг хүн байж болно. Яагаад тэгэхээр энэ ингээд одоо юм 3 юм зоосны хүзрэл гарсан. Тэгэхээр энэ хүн илүү одоо юм танд ингээл чихэн дээр шин цэцэг ургуулад тий одоо үг хэлээрээ биш илүү одоо юм юу талтай материалын байдал талаараа эсвэл одоо цаг хугацааг тантай хамт өнгөрөх талаараа айгүй хичээх болно гэж бол харуулж байна. Тэгэхээр энэ харилцаа илүү одоо юм бодит төвшөнд айгүй хурдан уртаа ахиц бол гарах боломжтой. Нөгөө талдаа яах вэ жоохон юм нөгөө сэтгэлийн нэг холбоо юм уу да. Тэр бас жоохон юм сэтгэлчжин хүрхгүй байх боломжтой. Миний бодлоор энэ харилцаа нь арай жоохон юм хөнгөн одоо soulmate тэр бэж болно. Яг twin flame ч юм уу тийм яг нэг юм амар сүнсний тэгэл нэг нэгэндээ айгу гүн таталцаад байгаа юм бол нэг хүн шүтгойн илүү юм хөнгөн ингээд нэг ирээд одоо нэг ойрын ирээдүүд таны одоо хүссэн зүйлийг чи хийж өгөх хэрэглүүлэх дуртай бэлгийг чинь авч өгөх гэх мэт иймэрхүү зүйлс тохиолдож болно гэдгийг бол харуулж байна. За тэгээд энэ хүн маань тань руу хамгийн ойрхондоо хизээ үйлдэл хийх вэ? Хамгийн холдоо хизээ үйлдэл хийх вэ гэдэг энэ хоёр одоо миний хүзэр авъя. За more than a year гэнэ үү? За. This month. Next full moon. За. Энэ хүний хувьд ер нь хизээ тань руу үйлдэл хийх вэ? Тэ одоо ингээд хамт болцъё гэх нү. Одоо угаасаа тань руу ингээд тантай ингээд хамт ийм цагийн өнгөрөх хүсэлтэй байгаа нэг хэрэггээд энэ бол гарч ирсэн шүү дээ, тэ? За тэгэхээр энэ хүний маань хувьд хамгийн урт хугацаанд бол жилийн дараа ч юм уу те байж болно. За хамгийн ойр хугацаанд болохоор энэ сартаа. Тэгэхээр ч одоо 12 сартай те. Тэгэхээр 12 сартаа та бүх маань хамтдаа болцоо таны хүссэн зүйлийг чи хийж өгөөд ингээд бас үйлдэл хийж иж болно. За тэгээд дараагийн бас бүтэн сарнаар бас байж иж болох нэ. За дараагийн бүтэн сар чинь зээлээ. Дахиад бас нэг 30 өдрийн дараа лөө те. Сайхан full moon болсон. За тэгэхээр ийм байна шүү. За одоо штэ те хэдүүлээ ер нь энэ харилцаанд нь зөвлөгөө харъя. За энэ харилцаанд өгөх зохиосны зөвлөгөө юу вэ? Time гинэ. You're trying too hard. Give it time. За ерөөсөө юм байна. Та бүхэн маань ингээд энэ харилцаанд цаг хугацааг өгөх хэрэгтэй. Одоо хэрхэн яаж өөрчлөгдөж те хэрхэн яаж та хоёр бие бинээ таньж мэдэж хэрхэн ингээд хамтдаа болж бүтэж эсвэл одоо ингээд нэг нэгнийгээ илүү гүн гүнзгий таньснараа те цааш явах хүн мөн үү биш үү гэдгийг нь одоо харах тийм нэг хугацаа хүн болгонд хэрэгтэй байдаг. Тэгэхээр та бүхэн манд эндүү амир энэ харилцаагаа айгуу тийм юу яагаад одоо хурдлуулах гад ингээд ингээд тгийгээд одоо энэ хүндээ бодох цаг хугацаа өгөхгүй байж болно. За тэгэхээр алиа юм гэдэг өөр ингэсэн цаг хугацаатай та бүхэн маань яг энэ хүсэн үр дүнтэй энэ үнтэйг ингээд болж бүтий гэж л бодож байгаа л жоох юм хүлээцтэй байх хэрэгтэй гэж бол харуулж байна. За өөр хороош нисэн харилцаанд өгөх зөвлөгөө байна. За ингээд нэгнийгээ шүүмжлэх нь юурээсээ аз жаргалгүй ирээдүйд хүрэгдэхээ. Одоо нэг нэгнийгаа ерөөсөө хайрлаа тэгээд бүрэн бүтэн ингээд хүлээж авах хэрэгтэй гэдэг юм л да. Тэгэхээр та бүхэн маань ингээд энэ тухайн үнэ тий одоо энэ уулзж байгаа энэ дөнгөж эхэлчихэж болохоор болон нэрийг бууж ирлээ. За үгүй ч гэж болно. Ерөнхийн нэг нэрг нь бол айгуу тийм шинэхэн харилцаа юм уу да гэж бол гарч ирсэн. Тэгэхээр та бүхэн маань штэ энэ хүнийгээ ерөөсөө ингэ шүүмжлэхгүй яг байгаар нь хүлээн авах юм бол энэ харилцаа чинь бүр ичидэн мэт өөрчлөгдөх болно гэдэг чинь. Тэгэхээр хороо ертөнцөөс та бүхэнд маань аливаа зүйл цаг хугацаа хэрэгтэй бас нэг нэгнийгээ ингээд хүлээн авч илүү одоо гүн гүнзгий хайрлах хэрэгтэй гэдгийг бол харуулж байна. За тэгээд хэдүүлээ юу яа? Нэмэлтээр болохоор ирээдүйд ер нь энэ харилцаа ер нь цаашдаа ямар шоу харилцаа болж болохоор байна те. Одоо
гэрлэлт үерхэл одоо юу гэдгийг тийм зүйлс рүү ингэж явах боломжтой харилцаа байна уугүй юу гэдгийг харна. За тэгээд энэ харилцаанд ингээд саад болж буй зүйлс бас юу вэ те одоо ингээд яг өөрийн ч хүснээр ингээд явахгүй байж болно штэ те энд ингээд тайминг гараад ирсэн гэхээр яг таны ингээд хүснээр энэ харилцаа чинь ингээ яг нэг тийм хурдан болж бүтэхгүй байгаа ч юм уу байж болно. Тэгэхээр энэ харилцаанд юу нь яг юу саад болоод байгаа гэдгийг нь бол харж өгнө. За тэгээд таны зүгээс энэ хүнийг юу нь өөртөө яавал илүү батхын те энэ харилцааг юу нь яавал илүү болж бүтээхийн гэдэг тийм зөвлөгөөг нь бас харж өгнө гэсэн. За тэгээд миний уншлагыг үзсэнд маш их баярлалаа. Үзэгчдээ үнэхээр их баярлалаа шүү. Баяртай. За сайн байцгаана уу манай 2 дахь группийн маань тавтай мэрэл. За та бүхэн маань энэ Forest Swords хүзрийг сонгожээ. За Беросо тийм energy check хийж бол нэг мэдэхгүй байна л да. Гэхдээ энэ хүзрөөрөө юу нь бол энергийн юу нь чеклж гэж бодож байна. Одоо энэ харилцааг өөртөө тий би бол ингэж хараад байна л да. Одоо тийм юу яцсан түр завсарлага авсан харилцаа гэж болно. Нэг хоёр талтай жоохон юм бодох шаардлага гарсан. Тэгээд жоохон ингэж муудаж маргасан байж болно. Нэг тийм түр салсан харилцаа гэж бол харагдаад байна. Одоо яг нэг тийм салсан үгүй нэг тийм мэдлэгдэхгүй байгаа ч юм уу. Жаа нэг тиймэрхүү situationship байж болно. Тиймэрхүү бол уншлага болох юм шиг харагдаад байна. Тэгэхээр та бүхний маань хувьд ингээд одоогоор энэ хүнтэйг ингээд болж бүтээ явж байгаа бол энэ нь одоо та бүхний маань групп биш гэсэн. Тэгэхээр одоогоор та бүхэн маань жоохон харилцаа холбоогүй тууртаар хийцэн энэ харилцааг юу яавал дээр үг гэдэг нэг тийм эргэцүүлж байгаа тий эргэн илгүү байх уу гэдэг ч юм уу. Нэг тиймэрхүү байгаа хүмүүс маань үзээрэй гэж хүсэж байна. За тэгээд хэдүүлээ уншлагатаа орцгоё. За одоо манай 2 дугаар группийнхний маань үзүүлж буй хүн нь манай 2 дугаар группийнхнийг юу гэж бодож байна вэ? Тэ яг одоо юу гэж бодож Ace of Swords. За манай 2 дугаар группийнхний маань үзүүлж буй хүн нь 2 дугаар группийнхнийг яг одоо юу гэж бодож байна? Wow. King of Cups. Nine of Cups. За За манай 2 дугаар группийнхний маань талаар үзүүлж буй хүн нь юу гэж бодож байна вэ гэдэг дээр болохоор юм байна. Энэ хүн нэлээд юм одоо сэтгэл зүй гэдгээсээ илүү нэлээд бардам байрын хүн бол харагдаад байна. Тэгэхээр яг тийм хайраа илчлэх, зүр сэтгэлээ илчлэх ингээд одоо нэг тиймэрхүү байдлаар бол нууншлаг бол харагдахгүй. Таныг өөр нь юу гэж бодож ийн гэхэд бол ингэж юм. Тантай өөр нь дуусгах хүсэлгүй гэж бол харуулад байна. Тантай ингээд нэг тийм өстэй жинхэнэ бадрангуу те уулзаад ингээ хамтдаа дахин шинээр эхлэе гэсэн нэг тийм дотор бол хүсэл бол байна. За тэгээ ирээдүйд ингээ тантай нэг тийм болж бүтээд одоо доктортой гой сайхан харилцааг үүсгээд ингээд нэг юм аз жаргалтай байж болно гэж хараад байна. Таныг угаасаа одоо тийм мөрөөдлийнхэн ч юм уу хүн байсан гэж бол харж бодож сандаг байж болно. Одоо энэ чинь жоохон юм салцан харилцааг бол уншаад байгаа шүү дээ тий. Тэгэхээр таныг өөр нь юу гэж боддог вэ гэх юм бол одоо анх уулзахтаа ч юм уу яг л нэг тийм хүсэл мөрөөдлийнхэн хүн байсан гэдгийг харуулад байгаа юм шиг нэг юм энэ хүзрэлийн надад өөр яг өөдөөс орчлоо нэг тэгж л уншигдаад байна. Тэгэхээр энэ хүний тийм урт хугацааны ирээдүг харсан байх магадлал өндөр өмнө нь. Тэгээ одоо юу нь юу гэж бодож ийн гэдгсэн чинь жоохон тэр байдал нь жоохон унтарсан байж болно гэж бол харагдаж байна. За тэгээд бас юм байж болно. Одоо гэр бүл болсон тэгээд салсан байгаа хүмүүсийн хувьд шүү дээ. Ингээд тэгж уншиж чинь ингээ гэр бүлийн маргаан үүсэн байх боломжтой гэж бол уншигдаж байна. Зарим хүмүүсийн мань хувьд одоо гэр бүл нь жоохон түр салцсан байгаа хүмүүс энэ төр үзчихэж болно шүү дээ тий. Надад юу н ихэнхдээ нөө хойно ажиллагаар
тийм хүмүүс маань аяг орж ирдэг. Айгу намайг үздэг юм шиг үлээ. Энэ дээр яхаа ингэж гарч ирж байна. For of Once эргээд харсан гэхээр ер нь бол гэр бүлийн маргаан ер нь нэг юм салалт малалт бас байж болдог. За тэгээд энэ хүний хувьд дэвштэй таныг өөр юу гэж бодоод байна вэ гэх юм бол танд айгу тийм хэлэх үг байгаа юм уу да гэж бол бас харагдаад байна. Эсвэл ингээд айгу таныг айгу тийм хит шулуун шудраг байрын хүн гэж хардаг байж болно. Та хоёр айгу тийм зөврөөтэй хүмүүс байж болно. Энэ хүн айгу нэг тийм ингээд хүсэл эрмэлзэл ер нь юу хүсэж чинь тэрнийхээ араас нэлээ явдаг, хүслээ сонсдог те ингээд би ийм юм хүсэж чинь за би тэгэл тэгнэ гэдэг ч юм уу нэг юм тань руу ч ихсэн анх үйлдэл хийхдээ ч юм уу таныг анхаарад тэгж бодсон байх магадлал өндөр харагдаад байна. Одоо энэ хүнтэй л би гэрлэн те энэ хүнтэй л одоо урт хугацааны ингээд харилцаа үүсгэнэ гэдэг ч юм уу нэг юм өөрөөрөө шууд ингээд шийдээд айгу тийм бадрангуй юм да. Тийм хүний нэр бол уншигдэж байна. Тэгээд таны зүгээс хэм бол одоо юм айгу хүүтэн хүндий байж болно илүү логик талдаа тий. Одоо ингүүл ингэн одоо тэгвэл тэгнэ гэдэг ч юм уу нэг тийм амар сонирхолтой илүү сонсохоос илүү одоо нэг юм одоо юм юу талдаа дүрм журм баримталдаг ч юм уу тий. Одоо цаг маг айгу сайн баримталдаг нэг тийм ястас хүмүүс гэдэг да. Надад бол айгу тэгж уншигдаа тий. Тэгэхээр та хоёрын нэг тийм зөрчил маргаан гэдэг юм бол одоо энэ юунаас болсон байж болцсошгүй одоо юм хорон ертөнцийг те ертөнцийг үзэх үзэл нэлээ өөр юм шиг тэгж л уншигдэж байна. Ялчгүй энэ групп бол өөртөө энийг салсан жоохон юм нэг нэгнээс халтсан зайгаа авсан байгаа хүмүүсийн нэр бол айгу өвчтэй төрж гарч ирж байна. За тэгээд ийм байна. Энэ хүн ер нь юу бодож ийн гэдэг яаж те. Тэгэхээр энэ хүн айгу тийм одоо үйлдэл хийхийг айгу бодоод байгаа харагдаж байна. Одоо цаашлаад тань руу айгу тийм хурдан түргэн үйлдэл хий гэсэн нэг тийм бодол мэдрэмж бол байна гэж бол харуулж байна. За тэгээд тэр нь одоо ямар үйлдэл вэ гэдгийг нийтлэн харъя. Тэгээд хизээ үйлдэл хийх вэ гэдгийг нь бол харнаа. За ямар ч тач ингээд юу нэг унших юм бол таны талаар бол тантай нэлийн дуусахыг хүсэхгүй байгаа гэж бол уншигдаад байна. Тэгээд түзэр иргэцэн. Яг шууд ингээд юм болгоно ингээд гэс дуусах нь гэдэг бол энэ хүний хувьд айгу хэцүү бас санагдаж байна. Ялцчгүй өөртөө чинь сэтгэлтэй, хайртай хүсч явсан тийм мөрөөдөл нь биелсэн те хамт байсан байж болно. Таныг орхиход жоохон хэцүү байгаа л харагдаж байна. Сас хүмүүс бас үзэж байгаа. Одоо сал сарнаггүй тийм болж байгаа хүмүүс үзэж байгаа л өөр групп юм сонгорой за. Тэгэхээр энэ бол бүр айгүй тийм тодорхой уншлага байна уу. За тэгээд жоохон энэ дээр ингээд нэг тийм одоо хэрүүл маргаан та хоёрын нэг тийм таарч тохирохгүй байдлаас үүдээд энэ хүн бас айгүй сэтгэлээ татсан байж иж бол болохоор харагдаж байна. Энэ хүн айгу сэтгэлээ татсан таас айгу тийм хүүтэн хүндий болсон. Энэ бүхэн чинь айгу ингэж нэг юм бол бүтггүй сал царних одоо тийм муудаж сайтах юм тэр чинь айгу нөлөөсөн. Тэгээ энэ хүн айгу энэ талаар айгу бодоод ижиж болно. Одоо таны талаар юу боддог вэ гэсэн чинь л одоо нэг тийм салсан мэрсэн явдлаа айгу бодоод байгаа л харагдаж байна. Танд айгу тийм гомдож түнсэн байж иж болно гэж л харагдаж байна шүү. Сэтгэл нь өвцөн байх боломжтой. Одоо та хоёр хоёулаа ижиж болно. Энэ харилцаа жоохон юм нэг өөрт нь гонигтай хэцүү мэдрэмж бол төрүүлсэн гэж бол харагдаж байна хэсгээс. Гэтэ энэ хүний тийм үйлдэл хийх нэг юм нэг дотор нэг тийм гал нь бол унтарчаагүй байна. Тэгээд энэ ингээд агуу тийм өсөл ирмэлцлэл таны гэсэн нэг тийм сэтгэл бол байгаад байна. Тэгээд Eight of Wands гэдэг хүзэрч нь агуу тийм хурдан түргэн үйлдэл хийх хүзэрээдэг байхгүй юу? Тэгэхээр энэ бас ингээд King of Pentacles гараад ирсэн гэхээр илүү одоо юм бодтой. Одоо хурдан түргэн үйлдэл мөртлөө илүү бодтой. Даацтай үйлдэл хийх юм болов гэж бол харагдаж байна. За тэгээ юу яа? Хэдүүлээ ямар үйлдэл хийх бодолтой байна гэдгийг нь харъя. За ямар үйлдэл хийх бодолтой байна? За хоёрдугаар группийнхны маань үзүүлж буй хүн ямар үйлдэл хийх бодолтой байна вэ? Ямар үйлдэл хийх бодолтой байна? Вау. За энэ харилцаанаас нэг тийм 3 дахь нэрийг орсон байж болно. За тэгээд нэг ямар үзэгч юу сонсогч юу үзэгч нь билет тэгсэн мэт дандаа юм салсан сэрэнсэн юм уншдаг гээд шууд хүзрэн дээр маань угаасаа ингэж одоо бууж ирээд байгаа учраас
уншихаас өөр аргагүй. За тэгээд угаасаа ингээд олон сонголтууд байгаа шүү дээ. Тэнгууд тэрэн дээр чинь ингээд сал царнаагүй сонголтууд байгаа. Өөр одоо тийм сал царинсан сонголтыг олж үзээд байгаа юм мэдэхгүй. За тэгээд энэ уншлагыг ингээд уншаад болохоор яалчгүй юм 3 дахь энерги энэ төр бол байж иж болохоор бол харагдаж байна. Яагаад одоо сасан шилтгаан энэ төр чинь 3 дахь хүний нөлөөнөөс үүдээд сасан байж болно. За тэгээ энэ хүн биш дээ. Тэр нөгөө талдаа одоо 3 дахь харилцаатай оролцсон байсан бол тэр хүнээс ер нь юм сонирхол буурсан гэж бол харуулж байна. Одоо юм ирээдүггүй, цаашдаа явахгүй гэдэг бол мэдээд байгаа л харагдаж байна. Тэгээ ер нь орхиноо одоо орхисон байгаад одоо орхиод тань руу үйлдэл хийх гээд байж болно. Одоо ямар үйлдэл хийх гээд байна вэ гэдгийг харж байгаа шүү дээ. Тэгээд байж тээ энэ хүн юм өнгөрсний одоо тийм харуус луутгар гуниг энэ төрөг жоохон бодоод байна. Одоо таныг орхисондоо ч юм уу айгу шаналж иж болно гэж бол харагдаж байна. Одоо муудад сайдаж танаас явж инээ тэрэ болж те хоолн зан гаргасан байж болно. Нэг тиймэрхүү хүн болон шиг та те. Тэгэхээр энэ хүний хувьд шүү дээ Ace of Wands, King of Wands тэгснээ бүр King of Cups маань эргчлээ. Ер нь ямар үйлдэл хийх гээд байна вэ гэх юм бол энэ хүн ер нь өөр чинь их хайртай гэдгээ ойлгож ухаарах болно ч юм уу. Тэгж бол харагдаад байна. Тэгээд ирээдүйд ер нь үйлдэл айгу хурдан түргэн хийх юм болоо да. Ace of Wands хүзэрч одоо юм амар юм акшн хүзэр тэгээд юм одоо хүсэл сонирхол сэтгэлийн айгу байгаад байна. Энэ хүртэл ингээ King of Wands иргэсэн шүү дээ. Ингээ 2-2 ингээд яг одоо дараа нь ингэж дээр нь ингэж гарч ирж штэ тий. Тэгэхээр яалчгүй энэ хүн өөрлөгч нь үйлдэл хийх бүр чин хүсэлтэй илүү одоо юм боддоор уулзаж ярилцах байж болно гэдэг ч юм уу да. Сэтгэлийн үгээ айгүй илэрхийлэх юм уу да гэж бол харагдаад байна. Хойлоо нэг юм шинэ юм эхлэе л да. Хойлоо шинээр эхэлцгээ ингээд хий гэдэг өөрийг чинь жоохон гуйж иж болно. Нэг тийм сэтгэл нь айгүй ундрахаар бол харагдаж байна. Таны төлөө гэсэн сэтгэлээ ойлгож ийн King of Cups. За тэгээ King of Wands гэхээр хүсэл сонирхол одоо өөрт чинь айгүй их татагдаж буцаж ирэх болно гэж бол харуулж байгаа. Нэг тийм өөр нэг сонголт байсан бол тий болж бүтггүй нэг тийм харилцаа байсан бол тэрнээс бүр ингээд сонирхол нь буураад за би угаасаа хайргүй байсан биш ч юм уу тий ингээд энэ зүйл ер нь ингээд миний сэтгэлийг дүүрэхгүй одоо таныг л айгүй тийм өөрийнх нь хайр жинхэнэ хайр сэтгэлийг дүүргэх нэг тийм гал халуун хайр юм уу да гэж бол харагдаж байна. Бүр ингээд нэг тийм гал халуун хайр бол харагдаа тий. Тэгэхээр жоохон муудаж марахын хувьд энэ хүн гомдоод муудаж мархангуудаа өөр хүнийг сонгосон байж болно шүү дээ тий. Жоохон юм бартам ихрхүү байрын хүн байж бас болно. Галын урттай байж болно. За тэгээ энэ чинь ерөнхий уншлага учраас та бүхэн маань ингээд таарж байгаа зүйлийг хүлээн аваад тарахгүй байгаа зүйлийг орхичоорой. Тэгэхээр ингээд тань тарахгүй байж болох ч гэсэн өөр хүмүүст ингээд таарж байгаа шүү дээ. Тэгэхгүй ингээд ингээ үзсэн чинь надад таарсангүй нэг тэрэж юм уу тий галын орд биш нэ тэргээ биш хүмүүс эдэн шүү дээ. Тэгэхээр та бүхэн маань ингээд ерөнхий уншлагыг уншиж ойлгохдоо жоохон ингээд сонсохдоо ерөнхий гэдгийг жоохон ойлгоорой. Энд чинь яг таныг бол үзэж байгаа гэсэн үг биш. Хувийн уншлах чинь л яг таныг үзээд одоо тухайн энерги нь бол яг зөв гарна гэсэн үг. Ерөнхий уншлага бол ерөнхийдөө гэж явдаг шүү. Тэрийг та бүхэн маань шууд өөр дээр хүлээн аваад битгий тусгаарай гэж гуйж байна. За одоо яштай тий хэдүүлээ хизээ үйлдэл хийх вэ гэдгийг харцгаая. За 2 дугаар группийнхний маань үзэж буй хүн хизээ үйлдэл хийх юм бэ? Манай 2 дугаар группийнхний групп маань in April гинэ. За 4 дугаар сарда next week. За ийм байна. Хамгийн ойрдоо дараа 7 хоногт гэсэн үг. Дараа 7 хоногт одоо юу гэдгийг та бүхний маань одоо энэ бичлэгийг үзэж байгаас яг дараагийн 7 хоног гэсэн үг. За тэгээд энэ бичлэгийг одоо үзэж байгаагаас одоо хамгийн ойрхон 4-р сар одоо хавар байж болно. Тэгэхээр одоо хамгийн ойрдоо дараагийн 7 хоногт арай жоохон холтоо ирэх одоо 4-р сард энэ хүн бол үйлдэл хийнэ гэсэн үг. За тэгээд уншлагын юм боллоо. За хэдүүлээ штэ тэ нэмэлтээр болохоор энэ хүнтэйг ер нь та ирээдүйдээ ирээдүйд юу болох боломжтой байна гэдгийг нь харна. За тэгээ энэ харилцаанд ер нь сатаа болоод байгаа зүйл нь юу юм? Тэгээд яавал одоо энэ харилцааг илүү гой сайхан болгож бүтээхийн та яавал одоо энэ хүнийг илүү өөртөө их татаж тэ энэ харилцаа чинь хөгжин цэцэглэх вэ гэх тэр зөвлөгөөнүүдийг харж өгнө гэсэн. За тэгээ уншлагын юм боллоо. Баярлалаа. За сайн байцгаана уу 3 дугаар группийнхан маань тавтай морил. Та бүхэн маань энэ full moon үзрийг сонгоч.
Уул нь бол энэ бүтэн сар гэдэг чинь айгуу тийм гоё нэрэг те ингээд хамтдаа болж бүтээд бүрэн бүтэн байгаа юм болов уу гэж харж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь энд жоох юм гонигтай байгаа эмэгтэй дүрслэлэл гарч ирж байна. Тэгэхээр одоо energy check гэдэг юм уу да тийм юм л би хийгээд байгаа юм. Тэгээ та бүх маань ойлгоорой. Одоо энэ группийг үзэж байгаа хүмүүс маань болохоор нэлээд юм жоохон энэ харилцааны талаар гунигалсан жоохон гонигтай байгаа юм шиг харагдаад байна. Тэгэхээр тиймэрхүү хүмүүс маань илүү үзчихэж болно. Жоохон энэ харилцаанд шархалсан ч юм уу те нэг жоохон түр тар хийсэн бижиж болно. Эсвэл ингээ яг нэг тийм харилцаа айгуу тийм яг дуусчихсан гэдэг юм уу да. Тиймэрхүү хүмүүс маань үзчихэж болно. Одоо яг юм амар болж бүтээд явж байгаа хүмүүс гэж хэлэхэд жоохон хэцүү байна. За тэгээд хүзэр өхнөө хөтлөө харцгаая. За манай 3 дугаар группийнхны үзүүлж буй хүн нь манай 3 дугаар группийнхныг юу гэж боддог вэ? Юу гэж бодож байна? Хоёроо болж ирсэн. За ер нь бол ингэж юм. Та хоёр ингээд айгуу тийм таарч тохирох хувь тавилантай гэдгийг ч юм уу да. Хувь тавилангийн үзэр бол эргэжлээ. За тэгээд юм нэг хоёр хосын маань үзэр бол эргэцэн. Тэгэхээр ялчгүй та хоёр ихтэй тий. Одоо учрах хэвтэй хувь тавилантай. Илүү одоо гэрэлж хань ижил болох боломжтой. За нөгөө талаараа нөгөө твин флеймүүд маань байж болно. Ягаад ч юм түрүү ингээд нөгөө би энэ хүзрөө ингээд харж явахдаа ихэр төлөөд байж болно гэж бол тийм мэдрэмж орж ирсэн. Тэгэхээр энэ чинь ингээд юм одоо ерөнхий уншлага шүү дээ. Тэгэхээр зарим нэг хүмүүсийн маань хувьд илүү тохирно. Одоо та бүхэн маань өөрсдөө тийм гэж бодож байгаа л тэр нь тийм гэсэн үг. Тэгэхээр яг бүх хүмүүс л ингээл та хоёр бол ихэр төлмөл гэхээр ингээд шууд ойлгочих болохгүй шүү. За манайхаа яг ингээд өөрт чинь ер нь юу гэж санагддгийг тэгээд те энергитэй чинь таарч гин үү нэ тэргээ жоохон бодолцоогоод өөртөө тусгаж авч байгаарэ. За тэгээд энэ ингээд эргээд гараад ирсэн штэ тий. Тэгэхээр та хоёр маань ялч хүний тийм болж бүтээгүй байж болно. Одоо намайг дандаа ингээд болж бүтээгүй юм уншдаг гэдгсэн одоо нэгдүгээр групп маань болохоор тийм болж бүтэж байгаа хүмүүс бол байгаа. Болж бүтээд явж байгаа хүмүүс маань бол нэгдүгээр группын маань үзэж болно. За тэгээд ялчгүй ингээд нэг юм нэг одоо юу гэдгийг мисмэч хийцэн тий. Гэт яг нэг гоё ингээд нэг юм тохирсон хосууд мөртлөө яг нэг юм болж бүтээгүй гэж нэг тийм энерги орж ирээд байна. Тэгснээ ингээ энэ дээр хүртэл Wheel of Fortune хүзэр маань иргэсэн. Хувь тавилан ингээд та хоёрын талд нэг тийм байгаагүй юм шиг те. Жохон юм юу байдлаар одоо хоорондоо холцсон бийж болно. Цаанаасаа юм шиг те. Хол зай эсвэл одоо ажил төрлийн одоо шаардлагаар өөр тийшээ явж мовж иж болно. Ажлын цаг нь одоо таардаггүй энэ төр тэ ямар ч ажиллаа штэ тэ нөгөө тэгээд уурхаад ажилладаг хүмүүсийн нөгөө ээлжийн зүрж мөрдөг ч юм уу тэ ингээд нэг юм нэг юу гэмээр ч юм да яг ингээд нэг гоё ингээд таарчих гэхээр цаанаа нэг болж өгдөггүй энэ энерги ялчгүй надад ийм ихэр төлөлийн харилцаа байх айгу магадлал өндөр юм шиг санагдаад байна. Тийм нэг мэдрэмж өгөөд байна. Яа тэгэхээр одоо нэг нь айгу тийм юугаа хийж чадаагүй те өөрийнхөө одоо тэр ангаалтууд юу гэдгийг янз бүрийн тийм нэг болж бүтэхгүй юм ангааж чадаагүй нөгөө хүнийхээ энергитэй ингэж зөрүүдтэй яг нэг юм мэч хийчих гэхээр нэг болж өгөхгүй байгаа. Тийм нэг энерги харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр цаанаасаа ингээ хувь талангаас ч гэсэн хоёр энерги чинь ингээд яг уус нэгдээд одоо яг нэг шуманд явахгүй бол угаасаа хувь тавилан чинь ингээ зөрөөд байх боломжтой гэх юм уу та нөгөө нэг та хоёр нь яг өөрсгөө л хүнтэй илүү уулзах боломжтой штэ тий. Одоо өөрийнхөө тэр нэг сурах хэвтэй хичээлээ сурах хэвтэй хүнтэйгээ уулздаг ч гэдэм үү те нөгөө кармик хүмүүсээ. За тэгээд энэ twin flame мөч нь болохоор ингээд нэг нь аягүй агц дэвшилтэй яваад хад нөгөөт ингээд буруу замаар ингээд сүнслэг хөвчлөлтөө анхаарахгүй нөгөө материалын зүйлд анхаарад ингээд яваад байвал бас хоорондоо ингээд зөрөөд
болж бүтгүй байж болно. За тэгээд энэ хүн биш дээ. Энэ хүний зүгээс айгүй хүчин чармайл гарах юм уу да гэж бол харагдаад байна. Тэгэхээр энэ ингээ Emperor болон Magician хүзрэх хоёулаа ингээд гараад ирсэн. Тэгэхээр энэ хүн ингэж хараад байна. Таны өөрөөс нь жоохон явцсан гэж харж иж бас болно. Тэгээд энэ хүн биш дээ. Энэ харилцаа ингээд явуулахын тулд за ингээ хувь тавилан битээрээс нүрээ буруулчлаа. Тэ одоо үед ингээд ийм нийл нэг тийм болж бүтгүй байна. Гэтэ би хичээвэл ингээд энэ харилцааг болгож бүтээн ч юм уу. Нэг тийм өөртөө итгэл өөрийнх нь нэг тийм хүчин чадал авьяас бэлэг одоо юу гэдгийг энэ хүн өөрөө их тийм сүнслэг байж иж болно. Энд ингээд ийм одоо нөгөө юу вэ штэ тий? Үлээ шидэт тохиор байгаа байхгүй. Тэгэхээр шидэт тохиороор нэг тохиол ингээ хүснээ хийчих болохоор тийм их мэдлэлтэй юм шиг. Тэгээд нэг тийм чадварлаг, чадaltaй, цансаатай хүний ол энерги гарч ирж ийн илүү эргэтэйлэг энерги байл байна. Одоо яг өөртөө итгэлтэй, бардам амжилттай тэгээд хийгсэн юм бол яг хийчдэг гэх юм да. Хүснээ авдаг төрлийн хүн бол айгу харагдаж байна өөртөө итгэлтэй. Өндөр зиндааны ч юм уу. Тийм байж болно энэ үзүүлэн хүн чинь. За тэгээд хэрвээ та өөрөө эрэгтэй хүн бол одоо та ийм хүн байж болно гэсэн үг шүү дээ. За тэгэхээр эрэгтэй тал нь илүү их тийм одоо хичээж энэ харилцааг явуулъя гэсэн сэтгэл болоогаад байна. Тэгэхээр энэ үзүүлж байгаа хүн чинь илүү одоо энэ харилцааг ингээд цааш явуулах тийм чадал чансаа байгаа. Тэгээ цааш явуулъя гэсэн бас сэтгэл бол байна. Таны ил жоох юм юу ачижтэй гэж бас бодоод ижиж болно. Харилцаанд жоох итүүлэхгүй болсон гэж бол харж иж болно. Одоо энэ хүн чинь ингээд таныг юу гэж бодож байна вэ гэдэг талаар уншлах штэ тий. Тэгэхээр энэ хүн чинь яг таныг ингээд өөртөө сэтгэлтэй нэг тэрэ гэдгийг нь бол мэдэхгүй байгаа штэ. Тэгэхээр таныг ингээд орхицсон нийлдээ мэтгэлэхгүй болчиж нэг тэрэ гэж харж иж болно. За тэгээд энэ дайт болон фул өдөр маань ингээ хойлоо ирэхцэн. Тэгэхээр энэ харилцааг одоо айл алын тавьж явуулах хүсгүй байна. Тэгээд бас шинэ харилцаа эхлүүлэхэд айгүй хэцүү гэж бол харагдаад байна. Бүр яалтчгүй ингээд нэг юм хоёрын хооронд гаццсан нэг юм дуусчихгүй байна, эхлэхчгүй байна. Яг нэг тийм гацааны харилцаа. Тэгээд энэ гацаа чинь ер нь жоохон юм хувь тавилантай холбоотой яг ингээд нэг юм зөв ирэхгүй ингээд эргэж байгаад ингээд нэг юм гаццсан юм шиг бол мэдрэмж байгаа байхгүй. Тэгээд энэ нь болохоор та хоёроос бол шалтгаалаагүй гэж бол айгу уншигдэж байна. Та тэгээд тэрэнд илүү их одоо сэтгэлээр унаад за болохгүй юм байна штэ. За шиг ч юм уу те. Жаахан юм нэг юу гэдэм дэ ирээдүггүй болцондоо ч юм уу. Тийж хараад ижиж болно жоохон итгэлгүй. За тэгсэн чинь нөгөө талд энэ үзүүлээд байгаа хүн чинь бол үгүй одоо ингээд чадна. Хувь тавилаа одоо яаж ч эргэж ингэж болгож бүтээхгүй байсан бэ. Би хичээн ч юм уу те. Би чадна. Нэг болгож бүтээн гэсэн нэг тийм итгэл энэ хүнд байгаад байна. Бас чадвар нь ч гэсэн байгаад байна. За тэгээ Ace of Pentacles болон Ace of Swords ингээ иргэцэн. Тэр энэ дөрвөн хүзэр бол яалтч бүр ингээ гацааг айгүй илэрхийлж байна. Энэ хүн бол амар ингэж энэ харилцаанд гацангаа мэдчихээн. Ирээдүйг харахгүй байгаа ч гэсэн ингээ дуусгаж чадахгүй байна гэдэг ч юм уу да. Айгүй жоохон нэг тийм хэцүү байгаад байна. Өөрхөн ингээд янз бүрийн одоо шинэ эхлэлийн талаар айгүй бодож байгаа бол харагдаад байна. Чадна гэсэн нэг тийм итгэл зориг байна. Эсвэл нэг хэсэг энэ хүн айгүй их тэгэж юу яасан байж болно. Одоо юм нэг өөртөө итгэлээ олж автлаа гэх юм уу да ингээд тантай болгож бүтээн гэсэн нэг юм зориг ортлоо гэдэг ч юм уу да. Айгүй их тийм эргэлзэн байж болно. Дуусах уу, эхлэх үү. За тэгэл энэ харилцаа ер нь болж бүтгүй юм байна, эхлэхгүй юм байна. Ерөөсөө юм нэг гарц гаргалгаа энэ хүний толгойд нь орж ирэхгүй байсан. Хичээх зүтгэл одоо юу гэдгийг тэр зүйл нь ингээд одоо болгож бүтээгээ хичээсэн боловч ингээд нэг юм үр шимээ өгөхгүй байсан тий. Тэг юм бодит байдал дээр ингээл санаа нь уявч одоо болж бүтгүй байсан хамтдаа уулзъя гэхээр болохгүй байсан нэг тийм шалтгаан. Та хоёроос л айгу шалтгаалаагүй тийм хувь тавилангийн нэг тийм юм бол байсан гэж бол харагдаж байна. За тэг энэ хүн маань юу н ямар үйлдэл хийх бодолтой байна гэдгийг харъя. За 3 дугаар групп маань хүн нь ямар үйлдэл хийх бодолтой байна вэ?
хүний хувьд таныг айгүй өөрчлөгдсөн байх үе гэж бол айгаад байна. Өмнөхшгөө байж чадахгүй байх үе гэж бас айгүй айгаад байна. Нэг үйлдэлийг гэчихлээр юу гэдгийг энэ хүний хувьд айгүй тийм үйлдэлийн хузуур нэг бол гарч ирсэн гэж бол хэлэхэд хэцүү. Гарч ирээгүй. Амар юм үйлдэл гэхэд жоохон хэцүү байна. Жоохон юм таныг адсан яг шинэ юм эхлүүлэх үү гэдэгтээ айгүй эргэлцгээр бол харагдчих. Айгүй их юм бодно гэж бол харагдчих. Амар үйлдэл хийгээл инкод их үү гэдэг дээр жоохон эргэлзээтэй бууж ирж байна. Яагаад вэ гэдгсэн чинь яг нэг тийм өмнөшгөө битээр байж чадах болов таныг ингээд айгүй тийм хүүтэн хүндий болоод өөрийгөө орхисон байх үе гэдэг айдас ч юм уу те. Та айгүй тийм итгэл энэ хүнд алдарсан байж болно гэдэг ч юм уу. Энэ хүн чинь тэгж хараад байна. За ямар үйлдэл хийх вэ? Үйлдэл хийх үү? King of Cups. За эцэст нь энэ хүн зүрх сэтгэлдээ зэрэгтэж үйлдэл хийн гэж бол харагдаж байна. За тэгээ ер нь ямар үйлдэл хийх вэ гэдэг дээр болохоор илүү одоо тийм emotional те одоо тань руу айгуу тийм уцаар ярих эсвэл урт мессеж бичих энэ төр байж болно. Амар юм одоо шууд ингэн тийг нуулцсан нийтэр гэсэн юм бол нэг харагдахгүй байна. Өнгөрсний тийм нэг энэ хүн айгуу жоохон удаж магадгүй гэж л бол харагдаад байна. Айгуу энэ хүн сэтгэлдээ айгуу их юм бодно. Одоо ингэн тийг нь одоо нэг юм ирээдүг харна. Цаашдын нэг тийм юм хумаа харчаад тань руу илүү бичих болоо да гэж бол харагдаж байна. Ялч бичих юм байна л да. Ягаад ч юм бичнэ гэж бол унаас гарчлаа. Тэгэхээр тань руу мессеж бичнэ одоо гэдгийг чат бичнэ. Тэгэхээр энэ хүний хувьд штэ таних ванс хүзэр хэрэгцэн. Тэгээд айгүй юм жоохон сэтгэлийн дараа хүнд очаа энэ төр энэ харилцаанаас авсан байж болно. Жоохон депресстэд гуниглаад унтаж чадахгүй нэт ирээ те. Би ингээд буцаад одоо өөртөө чинь болж бүтэх болов яана гэдэг ч юм уу нэг тийм айц нь хүний хувьд бол байна. Агуу тийм итгэл урам зоригтой байгаа мөртлөө яг ингээд бодит байдал төр хийчих гэхлээр жоохон тэр нь жоохон хэцүү харагдуулаад байна шүү. Тэгэхээр энэ хүний хувьд жоохон нэг тийм айц гэдэг юм уу та. Таныг л нэлийн өөрөөс нь хүүтэн хүндий ингээд орхисон байх уу гэдэг нэг тийм айц байгаад тах юм. Та айгуу тийм итгэл алдарсан уу? Энэ хүнийг айгуу удаан хүлээсэн хүн байж болно. Тэгээд та бүр ингээ удаан хүлээсээр хагаад энэ хүн чинь ингээ иргэсээр этлэн та айгуу тийм хүүтэн хүндий болсон байж болно. За энэ ингээ ирэхгүй юм байна. Би одоо дахин хайрлахгүй ч юм уу те. Тиймэрхүү байж болно. Тэгээ энэ хүн айгуу тэрийг чинь мэдэрч ийж болно гэдэг юм уу та. Таныг бас айгуу холоос мэдрээд ээж болно. Таны юу н зан байдал шиний тэрэтэ өөрийнх нь талаар юу бодож ийн гэдэг тал дээр энэ хүн айгуу мэдрээд байж болно. Тэгэхээр та хоёрт нэг тийм сүнсний холбоо тийм үү сэтгэл санааны нэг тийм нарийн дэндээ холбоос айгуу өндөртэй харилцаа гэж бол уншигдаад байна. Тэгээ энэ King of Cups гарсан гэхээр энэ хүн эцэстээ айгуу тийм зүрх сэтгэлдээ захирагдаж тань руу тийм уртаа одоо хайрын мессеж явуулах ч юм уу те юм гоныг шаналлаа би ингэж ин тэгж ин зовж ин нийтэрэг гэж хэлэх болов уу. За тэгээ энэ хүн ер нь таны төлөө гал руу орох орч буцахгүй таны төлөө эргэж ирнэ гэж бол харуулж байна. Одоо ямар үйлдэл хийх вэ? Ямар бодолтой байна гэдгсэн чинь эцэстээ эргэж ирнэ. Тэгэхээр энэ асуудалд найз нөхдөд чинь тусалж иж болно. Найз нөхдөс чинь асуугаад та юу хийж ийнэ тэрэг гэд тэ эсвэл өөр харилцаанд орсон болов уу нэ тэрэг гэж одоо айгу айсны үндсэн дээр шууд айгу шулуухан үйлдэл бас хийж иж болохоор бол харагдаж байна. Айгу хоёр талтай. Нэг нь бол амар меморал мессеж уртаар бичих байх. Нөгөөх нь бол ингээд одоо хин нэгнээс таны талаар сонсоод ч юм уу өөрхөнтэй болсон байх энэ гэсэн айцаасаа бас үүдээд айгу хурдан түргэн алхам бол хийж болно гэж бол харагдаж байна. За энэ чинь ерөнхий онцлог учраас ямар ч одоо байж болно гэдгийг л харуулж байна. Ийм хоёр одоо мессеж бол гарч ирлээ. За би хизээ энэ хүн маань үйлдэл хийх вэ? Та бүхэн рүү маань гэдгийг харъя. Happening now. Үе very wow. За айгу хурдан юу хийх нэ? Үйлдэл хийн. Яг одоо хийн, удахгүй хийн. За тэгээд дахиад үзэрэй гинэ. За дахиад үзчихье.
Энэ Десембер. Вау. Уусаа энэ чинь 12 дугаар сар штэ тий. За яг өөр хүмүүс маань ингээд одоо энэ бичлэгийг маань дараа нь үзчихэж болно. Тэгвэл ингээд ойрын чинь одоо ирж байгаа 12 сар нь ээжэж болно. За тийм modern year тэгс амар сони ингээд угаасаа ингээд он гарах цааш штэ тий. Тэгэхээр чинь ингээд нөгөө дараа жил гэдэг чинь бас нэг сарын нэг ингээд удахгүй юм шүү. Modern year гэдэг чинь. Тэгэхээр надад яа ч юм айгу хурдан юм байна гэж бодоглоо. Ялчгүй хурдан юм байна. Энэ ингээд айгу тийм удах юм шиг бол харагдаад байсан штэ тий. Тэгсэн чи энэ илүү юу юм байна л да. Сэтгэлдээ бүр амар хурдан хийдийг захирагдаж тань руу айгу хурдан үйл хийх юм болоо да гэж уншигдэж байна. За одоо тэгээд энэ харилцаанд нь зөвлөгөө авъя. Хойш нь зөвлөгөө юу вэ? Энэ л гарч ирэх гэдэг нь юу вэ? Friendship гинэ. За та хоёрын маань энэ харилцаа одоо юу чинь энэ харилцаанд та бүхэн маань аягүй тийм нөхөрлөлийг илүү их чухалчилж хайрлах юм бол энэ харилцаа чи илүү их одоо сайжирна гэдэг чинь магадгүй та бүхэн маань аягүй тийм нэг нэгнээ ойлгодог байж бас болно те найз нөхчөг ийм холбоотой байж бас болно. Тэгэхээр илүү ингээд шууд харьцагтай болохоор те шинээр дахиж эхлэхдээ илүү найзын төвчнөөс бас эхэлчихэж болно. Тэгэхээр энэ бас ингээд найзуудаас гараад ирсэн ийм найз нөхөрлөлтэй холбоотой байдлаар одоо буцаж нийлэх ч юм уу тиймэрхүү байж болно. Эсвэл найз нөхдөөрөө холбогдож буцаж нийлж уулзах боломжтой. За trust гинэ итэг гэж байна. За тэгээд ерөөсөө ингээд халиа зүйлийг хүлээн авчих юм бол тэр ингээд зүйл нь болохоор ингээд өөрчлөгдөж эхэлдэг. Тэгэхээр нэг л удаа одоо энэ асуудлаа ингээд хүлээгээд авчих юм бол энэ яг байгаар нь хүлээж аваад итгээд ингээд авах юм бол энэ харилцаа чинь энэ одоо нөхцөл байдал чинь шууд ингээ өөрчлөгдөх болно. Цаанаасаа өөрчлөгдөнө гэдэг чинь. За. За чи ингээд энэ хороошнцаас ингээ явхад чинь чи өөрөөсөө юу ч авч явахгүй те одоо мөнгө дүргэнэ тэрэ юм хум авч явахгүй харин чиний сүнс чинь одоо юу туулсан юу ингэж хамтдаа бүтээсэн хайрлсан тэр бүх дурсамжуудаа ингэж аваад явдаг юм аа гэдэг чинь. Тэгэхээр та бүхэн маань энэ хүний хувьд айгүй тийм сүнснийх нь одоо дурсамжтай одоо юу гэдгийг илүү их тийм сүнсний холбоо л юм л та. Илүү одоо ихэрдүүлж юм уу те. Эсвэл зайны ханууд ээжж болно гэж бол харуулад байна. Та хоёр маань нэг тийм урд насны айгүй тийм холбоотой. За тэгээ эргэж үчирсэн чинь болохоор ингээд нэг айгүй тийм олж таньсан те. Одоо тэр хүний одоо сүнс гэдэг чинь өөрөө ингээд тийм юугийн дурсамжаа хадгалаад үлдчихдэг гэдэг энэ дээр бол тэгж штэ тий. Угаасаа ер нь тийм бидэг штэ тий. Хүний одоо бие нь ингээд одоо өвхдөг боловч хүний тэр сүнстэй тэр зүйл чинь ингээд хизээж алга болдоггүй ингээд байж идэг аа. Тэгээд ингээд хүн чинь ингээд дахиад төрхөөрөө дахиад одоо ингээд хүнтэй уулзсан штэ тий. Тэгсэн чинь нөгөө хоорондын хоёр хөөрхөн сүнснүүд нь ингээд нэг нэгнээ таниад ингээд уулзраад холбогдоод хайрлаад дахин хайрлаа ингээд явдаг. Тэгэхээр ийм гоё нэг нандин холбоо байна гэж бол харагдаж байна. За тэгээ нэмэлтээр болохоор хэдүүлээ энэ харилцаа юу ирээдүйд яах юм те ирээдүйд юу болох боломжтой ирээдүйдээ харилцаа юу гэдгийг харна. За тэгээ хоёрт нь болохоор энэ харилцааны юу цаад болж байгаа зүйл нь юу вэ гэдгийг харж өгнө. Тэгээ гуравт нь таны зүгээс юу юу хийвэл энэ харилцааг илүү болж бүтээх боломжтой вэ? Энэ хүнийг илүү өөртөө татах вэ гэдгийг харж өгнө. За тэгээ баярлалаа.